Өчигдөр буюу энэ сарын 22-ны өдөр гэр бүлийн тухай хуулийн шийдсэн найруулгын төслийн олон нийтийн хэлэлцүүлэг болсон юм а. Энэ үеэр хүүхдийн тэтгэлгийн асуудал яригдсан бөгөөд төрөөс сан байгуулж хугацаанаас хоцролгүйгээр олгогдох асуудлыг төслийн агуулгад тусах ёстой гэдгийг албаны хүмүүс хэлсэн юм а. Тэгвэл нэг талаас хүүхдийн эрхийн асуудал боловч нөгөөтэйгүр гэр бүлийн тухай хуулийн хүрээнд авч хэлэлцэх асуудал мөн эсэх нь маргаантай гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Үүнтэй холбоотой зарим том мэдээллийг одоо дэлгэцэнд үзүүлье. Энэ оны эхний улирлын байдлаар хүүхдийн тэтгэлгийг тогтоосон хугацаанд төлөөгүй тижийн тэтгэх үүргээс зайлсхийсэн 35 тэтгэлэг төлөгчид зөрчлийн хэрэг үүсгэх саналд холбогдох ажиллагааг хийсэн байна. Тухайлбал 14 тэтгэлэг төлөгчид 7-оос 30 хоног баривчлах 10-аас 50 цагийн албадан сургалтанд хамруулах шийтгэлийг ногдуулсан байна. Цаашлаад 5 тэтгэлэг төлөгч иргэнд 100 мянган төгрөгийн торгох шийтгэлийг ногдуулжээ. Улмаар 35 гүйцэтгэх баримт бичигт хоримтлагдсан 105 сая гаруй төгрөгийн төлбөр төлөгдсөн байна. Гэр бүлийн тухай хуульд зааснаар хүүхдийн тэтгэлгийн хэмжээг шүүг тогтоох бөгөөд хэмжээг нас харгалзан тогтоодог. Тухайлбал 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутгийн амжиргааны доод түвшингийн 50%-аар тооцдог. Харин 11-ээс 16 болон суралцаж байгаа бол 18 нас хүртэл мөн хөдөлмөрийн чадваргүй тохиолдолд тухайн бүс нутгийн амжиргааны доод түвшингөөр тогтоодог байна. Үүнээс гадна эцэг эхчүүд харилцан тохиролцож тэтгэлгийн хэмжээг тогтоож болдог. Гэсэн хэдий ч биелэлт хангалтгүй байна. Тухайлбал нийслэлийн хэмжээнд шүүхээр гэр бүл цуцлуулсан 6800 орчим иргэн хүүхдэд тэтгэлэг олгох ёстой ч 50% нь тогтмол төлдөг гэдгийг мэргэжилтэн хэллээ. Банкны төлөв өргөдүүлэх газар тижийн тэтгэх үүрэгтэй холбоотой гүйцэтгэх баримт шийдвэр үүсгэх ажиллагаа явуулж байна. Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд нийтдээ 6800 орчим тижийн тэтгэх үүрэгтэй холбоотой гүйцэтгэх баримтчилт ажиллагаа явуулж байна. Үүний 50 орчим хувь нь биелэлттэй байна. Нэгсэндээ тогтмол эцэг их тэтгэлгийн мөнгө төлж гинэ гэсэн үг. Үлдсэн 50% дээр болохоор ерөнхийдөө одоо эцэг их нь төлж байгаа боловч орлого нь хүрдэггүй те. Тэтгэлгийн өндөр хэлбэрээр төлдөг ч юм уу. Иймэрхүү байдлаар төлж чинь. Зарим хэсэг нь болохоор ерөнхийдөө шийдвэр өгч чинь дууцсан хугацаанд ирдэг, зайлсхийдэг. Мөн хаягтай оршин суудаг. Дээрээс нь одоо арх согтууруулгундаа болон бусад одоо зүйлээс хамааралтай болцсон. Бас ял эдэлж байгаа ч гэдэг юм. Иймэрхүү шалтгаануудаар төлөхгүй байгаа асуудлууд бас байна. Угтаа шүүхийн шийдвэрийн дагуу заагдсан хугацаанд хүүхдийн тэтгэлгийг төлөөгүй тохиолдолд албадлагын арга хэмжээг авдаг. Ингэхдээ цалин өлс болон мөнгөн өрөнгөөс гаргуулах, хөдлөх хөрөнгөөс суутгах, цаашлаад хөлийн ориг тавьдаг байна. Мөн 3 сараас дээш хугацаагаар тэтгэлгийг төлөөгүй тохиолдолд баривчлах, торгох, албан сургалтад хамруулах зэрэг шийтгэлийг ногдуулдаг юм а. Гэсэн хэдий ч биелэлт хангалтгүй байгаатай холбоотойгоор төрөөс сан байгуулж хугацаанаас хоцролгүйгээр олгогдох асуудлыг гэр бүлийн тухай хуулийн шинжилсэн найруулгад оруулах ёстой гэдгийг албаны хүмүүс хэлсэн юм а. Одоо тун утгагүй өргөн барина гэж би салбарын сайттай саяхан уулз тайлбар авсан. Тэнд бол бид нэр энэ сангийн асуудлыг тусгасан юм а. Тэтгэлгийг. Тэгээ одоо нийгмийн даатгалын сан дээр бид нэр өнөөдөр тэтгэвэр авж байгаа хүмүүсийн мөнгийг өнөөдрийн ажил хийж байгаа хүмүүсийн татвараар төлөөд явдаг шиг төрөөс сан байгуулад тэгээ төр өөрөө буцаж тэр сандаа буруутай этгээдүүдээс төвлөрүүлдэг энэ механизмыг хийх ёстой байна гэж. За одоо бол бид энэ гэр бүлийн тухай хуулийн дээрээ бол бид одоо ингээд ямар арга хэмжээ авч болох тухай нь одоо тэр хэлээр хориглоно гэдэг зорчих хэргийн хязгаарлалт гэдэг ч юм уу ийм арга хэмжээний төрлүүд оруулсан байгаа. Ер нь бол зарчим нь хүн хүүхдийн өмнө үүрэг хүлээсэн бол тэр нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол заавал төлөх ёстой. Заавал төлөөгөө тохиолдолд төрөөс авж байгаа үйлчилгээ ямар нэг халамж за тэгээ төрөөс авч бүх төрлийн үйлчилгээнд зогсох ёстой. Тэгвэл уг асуудалд мэргэжилтнүүд шүүмжлэлтэй хандаж байгаа бөгөөд төлөхгүй ах нөхцөл байдлыг бий болгох магадлалтай байна. Тухайлбал өндөр хөгжилтэй орнуудад энэ төрлийн зохицуулалт байдаг ч манай улсын хувьд харьцангуй ялгаатай. Цаашлаад төрөөс сан байгуулж тэтгэлгийг төлөх асуудал нь гэр бүлийн тухай хуулийн хүрээнд авч хэлэлцэх хэсэг нь маргаантай бөгөөд хууль бодит амьдралд хэрэгжихүйс байх ёстой гэдгийг онцоллоо. Нөгөө талдаа бол мэдээж хүүхдийн эрх ашиг хөндөгдөж байгаа боловч нөгөө талаараа бол татвар төлөгчдийн мөнгө. Тэгэхээр үүнийг бол хавтгааруулан олох боломжгүй. Жишээлх юм бол үнэхээр одоо юу гэдгийг хүнд өвчтэй. За магадгүй одоо ял эдэлж байгаа ч гэдэг юм уу. За эсвэл нөгөө эрх зүйн чадамжаа алдсан ч гэдэг юм уу. Ийм байдлуудаар одоо хөдөлмөрлөх боломжгүй болсон. Тэгээд тэтгэлэг төлөгчөөр тогтоогдсон юм хүмүүсийн
одоо тэтгэлгийг бас тусгай сангаас төлөөд явах боломж нь байгаа. Гэхдээ хамгийн гол Монгол улсын хувьд бол энэ бол өндөр хөгжилтэй орнуудад бол нэлээд ийм зохицуултууд хийгээд явдаг. Энэ нь мэдээж нөр эдийн засгийн чадвар тухайн улс орны төсвийн одоо хэмжээ даацтайгаа холбоотой байдаг учраас Монгол улсын хувьд бол энийг бас маш сайн анхааралтай авч үзэх хэрэгтэй гэж бодож байгаа юм. Нийт тэтгэлэг төлөгч одоо хэдэн үнийн шаардлагыг хангаж байна, хангахгүй байна уу? Зөвхөн хүүхдийн эрх гэдэг агуулгаар хавтааруулсан байдлаар сангаас төлнө гэвэл энэ нь бол одоо энэ хувийн эрх зүй буюу гэр бүлийн тухай хуулийн одоо хүрээнд авч шилжих асуудал мөн хэсэг нь бас маргаантай. Түүнчлэн хүүхдийн тэтгэлэг нь гэр бүл цуцлагдсан ч хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүрэг хариуцлага гэдгийг эцэг эхчүүд ухамсарлах шаардлагатай гэдгийг салбарын төлөөлөл хэлж байсан юм а. Мөн нэг талаар хүүхдийн эрхийн асуудал яригдаж байгаа ч нөгөө тэгүр манай улсын хувьд тэжээх тэтгэх үүргээ биелүүлээгүй иргэнд тооцоо хариуцлах шийтгэлийг наривчлан авч үзэх хэрэгтэй гэдгийг хуульч онцоллоо.